Та бүхэндээ энэ удаагийн сурвалжилгаараа зам тээврийн ослын үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүй болон шаардлагатай нөхцлүүдийн талаарх мэдээллийг хүргэе. Зам тээврийн ослын үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүй нөхцлүүдийг та мэдэх үү? Шаардлагагүй бол яг зүгээр нэг төр зургийн нэг шүргсэн интервью байж болно шүү дээ, тийм ээ? Машин тэрэг шүргсэн. Тийм үед бол одоо нөгөө хоёр хүмүүс хоорондоо юугаа даатгалтайгаа бас харьцаад бас гарах болож байна, тийм ээ? Сайн мэдгүй. Сайн мэдгүй. Ослын одоо тохиолдол нь одоо хүний бие хөрөл учраагүй. За ноцтой хөрөл учраагүй тохиолдол 2 жилээс хоорондоо бусдын үйлчлэгээ саад учруулахгүйгээр зохицоод хөрсөн тохиолдолд мөн даатгалын компани дуудаад одоо хоёр талнаа хоёулаа тохиролцоо явах юм бол цагдаагийн байгууллагад дуудах шаардлагагүй гэж бодож байна шүү дээ. Осол аваар нь хөнгөн хоорондоо зогцсон тохиолдолд дуудахгүй байж болох уу? Дуудах шаардлагатай шүү дээ. Заавал шаардлагатай. Тий. Зөв буруугаа ер нь хүмүүс ч ойлголцох нь муу байдаг шүү дээ. Миний зөв л гэдэг шүү дээ. Ер нь бол хүмүүс тэгэхээр хуулийн байгууллагын хүнээс одоо зөв буруугаа дийслүүлэх нь зөв байх л гэж ойлгоод шүү дээ. Ер нь дуудах нь зөв л гэж ойлгоод байна. Тэгэд яг дуудахгүй байх шалтгаан нь одоо яг ямар олон төрөлтэй байдгийг сайн хэлэхгүй л байна. Энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан жолоочийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр даатгалын тохиолдол улмаас хүний амь нас эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл баримтыг цахимаар даатгуулагч болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1-4 зүйлийн 1-6-д заасан автоматжуулсан системээс хүлээн авч нөхөн төлбөрийг шийдвэрлэн гэж заасан. За та бүхний амрыг ирээ. Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ ослын улмаас хүний амнаас эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, өөр хоорондоо маргаангүй тохиолдолд цагдаагийн оролцоогүйгээр ослыг баримтжуулан захимаар даатгалын компанид илгээж ослын газрыг орхих, шууд даатгагчтай хандан нөхөн төлбөрийн асуудлыг шийдэх боломжтой. Зам тээврийн ослын үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай нөхцлүүдийг та мэдэх үү? Одоо жишээлбэл хүний амь ирсэн ч байдаг юм уу? Тэр ноцтой тохиолдлууд дуудах шаардлагатай болоод гэж байна. Одоо хүний хөрөнгө эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан. Тэгээ бие махбодод бас хохирол учруулсан. Хөнгөн гэмтэл авсан тохиолдолд бол цагдаагийн байгууллага. Тэгээд хоорондоо бас үл ойлголцол байхгүй заавал хуулиар байх тийм. Осол аваар усан тохиолдолд тэгээд 90 цагдаа дуудах шаардлагатай байна зү тийм ээ. Тэгвэл хоорондоо зохицсон юм цагдаагийн ажил өргөж одоо тэднийг зохицуулах юм байж болох л гэж бодож шүү дээ. Зам тээврийн ослын үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай нөхцлүүд үүнд жолооч согтууруулах ундаа мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис хэрэгэлсэн талууд жолоодох эрхийн үнэмлэхгүй, огт жолооч биш хүн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, талууд насанд хүрээгүй жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сүрсэн, хоригдсан нөхцлөөр эсрэг урсгал сүрсэн тохиолдолд тойрон гарах гүйцэж төрүүлэхээс бусад зам болон бусад барилга байгууламж сүйдсэн, дипломат болон гадаадын улсын дугаартай тээврийн хэрэгсэл өртсөн, улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, огт улсын дугааргүй тээврийн хэрэгсэл осол гаргасан, тусгай дууд тохиогоор тоноглогдож тээврийн хэрэгслийг мөргсөн, гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн өртсөн цагдаагийн байгууллагаар тухайн зам тээврийн ослын тохиолдлыг шалган шийдвэрлэх шаардлагатай.